Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. COVID-19 вирусын тархал болон халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор компани цөөнгүй ажилчид маань гэрээс ажиллах нөхцөл байдалтай тулаад байгаа. Тэгвэл энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэнд гэрээс ажиллахын давуу талуудаас дурдах болно. Анхаарлаа хандуулан сонсоорой. Нэгдүгээрт гэрээс ажиллах ажилтнуудын бүтээмж гүйцэтгэлд эргээр нөлөөлдөг байх нэ. Ингээнээр бодоод үзэх юм бол нэг ажилтан өглөө ажилдаа ирэхдээ болон орой тараад харих хоорондоо гэр ажил хоорондын зайнаас хамааран 30-аас 120 минутыг зарцуулдаг байна. Түүнчлэн зарим ажилтнуудын хувьд ажлын байрны 5 дахь орчин нөхцөл дуу чимээс зэргээс хамааран сатаарах төвлөрөхгүй асуудал талууд үүсдэг байна. Иймд ажилтны хувьд төвлөрөн 5 дахьтай ажиллах орчин нөхцөлийн нэг бол гэр юм. Хоёрдугаар on-site буюу офис дээр ажилладаг ажилтнууд байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа програмууд болон технологиудыг суралцахаас хойшин тавих болон төгшөөгүй бий. Байгууллагын хувьд ремоут арга байдлаар ажиллах нь цахим шилжилт хийгээ зогсохгүйгээр дижитал компани болон дижитал ажилтнуудыг бэлтгэж байгаа нэг хэлбэр юм. Мөн гэрээс ажиллах ажилтны хувьд интернет, клауд орчинд ажиллах шаардлагыг тавин ажилтнаа ажлаа хэрхэн үр дүнтэй хурдан хийх баримтчиг файлаа хэрхэн зөв зэгцтэй хадгалж, интернетийг ажилдаа үр дүнтэйгээр ашиглах, онлайн орчинд мэдээлэл аюулгүй хадгалж сурах зэрэг маш олон эерэг дадал зуршлыг бий болгоно. Дөрөвдүгээрт байгууллагын зардал багасна. Мэдээж таны ремоут болох анхны хөрөнгө оруулалт хамгийн их гарч магадгүй боловч хамгийн том давуу тал бол байгууллагын офисын урсгал зардал болон ажилтнуудын хоол унаа гэх мэт өдөр тутмын зардлуудыг хэмнэж чадах нэ. Хамгийн сүүлд нь эрүүл ажилтан. Ажилдаа ирж очихдоо олон хавтагчтай хавдахгүй байх, замын төвөгжрөл болон бусад хүчин зүйлсээс үүссэн стрессээс ангид байх, гадуур хооллохгүй зөв хооллого, дасгал хөдөлгөөн гэхийг болон хүн хүний онцлогоос хамааран үүсдэг ажлын байрны стресс байхгүй болох нэ. Ингээд Mokon Group-ийн нийт ажилчдаа маска сайн сууж, гараа сайн хариуцгаад бүгдээрээ халдвар хамгаалтын дэглэмээ сайн баримталж, дархлаагаа дэмжиж эрүүл байгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.